Говьалтай аймаг бол хүн Сиамби, Жужаан төрөг улсын газар нутгийн төв зэг байсан. Мөн Их Монгол улсын өмнөх үед 18-ны нутгийн баруун тал харин Их Монгол улсын үед хүлэг боорчоор удирдуулсан баруун түмний нутаг байсан юм а. Эртнээс их гүрнүүдийн гол нутаг байсан Өндөр Алтай үүх түүх газар усны тухай нэг бүрчлэн Говьалтай түгээмэл тойл номонд багтаажээ. Говьалтай аймаг нэг 49 төрлийн ашигт малтмал байдаг гэж бүртгэгдсэн байт юм байна. Тэгээд энэ 49 төрлийн ашигт малтмалын тодорхойлолтын бичиг жишээтэй. За төвх соёлын өвгөөд ингэхэд одоо археологийн дурсгал нэг 535 дурсгал байна гэж бүртгэгдсэн байна. Энэ дурсгалыг бол Монгол улсын шинжлэх ухааны актем Солонгос улсын соёлын өвийн төв хамтраад 2009 оноос 2014 оны хооронд судалгаа хийсэн юм байна. Мөн шашны талаас нь Алтай нутагт хэдэн сүм хийд байсныг тэдгээрт майдэр эргэх ёс мөн Монгол ганжуур данжуурыг бусад нутгаас ямар онцлогтой хэрхэн түгээн дэлгэрүүлж байсныг нарийн судалгаанд үндэслэн ойлгомжтой тайлбарлажээ. Газар усны нэрүүд, уул хайрхтын нэр гээд олон одоо чиглэлийн нэр ойлголтууд энэ толинд орсон гэдгээрээ бол үнэхээр одоо түгээмэл тойл яг майдэр эргэх ёс Монголын бүх том сүмхийдүүдэд явагдаж байсан ч гэсэн яг Говьалтай аймгийн өөрт нь онцлогтой ямар майдэр эргэх ёслолыг хаана яаж хийжсэн гэдэг нарийн мэдээллүүдийг өгсөн. Том энциклопед гэдэг ойлголт байдаг ч тийм. Тийм одоо энэ дэлхийд бол энэ Британий одоо том тойл Варшава советских энциклопед гэдэг юм уу маш одоо амт толиуд вэ. Энэ толиудын одоо гинэнд хурж цааш одоо судлагдах өргөжих ийм тавилантай ном бахаа гэж бодож байна. Энэ номыг улсын их хурлын гишүүн Бямс хөрөнгийн инх хамгаалан санаачлан 100 гаруй эрдэмтэн судлаач уран бүтээлчид бүтээсэн байна. Цаашид номыг цахин болгохоор зорж байгаагаа хэлж байлаа. Ингэснээр мэдээллийг улам баяжуулан олонд хүргэх боломж нэгдэх юм а. Өөрөөр хэлбэл дотоод гадаадын жуулчдад хамгийн ойлгомжтой гарын авлага болно.